За хэвлэл мэдээллийн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж 3.1-4-т дотоод гадаадд мөрөөдөө тоглох, хаалтан дотор казино тоглохгүй байх, энэ төрлийн үйлчлэгээний газраар үйлчлүүлэхгүй байх ийм заалтыг бол нэмж тусгаж зохицуулсан. Тэгээ аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтан бол олон нийтийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг ийм албан хаагчид. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний үндсэн эрх хэрэгчлөөг зохицуулсан 18 заалтын 4-ийг нь сайн дурын үндсэн дээр хязгаарлуулж байгаа гэж ерөнхийдөө төрийн албаагчдыг ойлгуулж болно. За харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудал хавтгаарч казино тоглох замаар мөнгө угаалт, авилгал хээл ахвал нөлөөлөлд автах ийм нөхцөл байдалд бол Монгол Улсын төрийн албаагч за тэр дундаа төрийн өмчт үйлдвэрийн газрын дарга захирал удирдах албан тушаалтнууд ихээр холбогдох болсон. За зарим газруудад төрийн албан хаагчид нь цалин нь хүрэхгүй очиж ажиллаж байгаад төрийн өндөр дэд тушаалын дарга нар нь казино тоглож байгаа тоогоороо тэргүүлэх ийм статистик бас өртөж олон нийтийн цахим сүлжээ болон дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бас гарах болсон гэдгийг та бүхэн мэдж байгаа. За Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Холбооны Бүгд найрамдах Герман улс, Япон, Филиппин зэрэг улсын Code of Protocol гэж ярьдаг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг бидний хувьд харьцуулан судалж үзсэн. Тэгээд ерөнхийдөө манайхтай адилхан ардчлал хөгжиж байгаа, ардчил бэхжиж байгаа орнуудын төрийн албан хаагчид бүгд казино тоглохыг хуулиар болон журмаар зохицуулсан байгаа. Ийм зохицуулалттай байгаа. Тэгээд засгийн газрын энэхүү шийдвэрийн биелэлтийг улирал бүхэн дүгнэж ажиллахаар холбогдох албан тушаалтнуудад бол ийм үүрэг даалгавар өгсөн байгаа. За хамгийн чухал нь бол олон нийтийн хүчтэй хяналт, хэвлэл мэдээллийн та бүхний хүчтэй хяналт бол туйлын чухал юм. Тийм учраас аль нэг газар төрийн албан тушаалтнууд тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгаа ч юм уу ийм нөхцөл байдал илэрвэл засгийн газрын хэрэглэх газарт шууд мэдээлэл бас өгч болно гэдгийг та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. За ингээд хэрвээ тухайн албан хаагч удирдах албан тушаалтан казино тоглож байгаа мэдээлэл ирж батлагдсан тохиолдолд ёс зүйн дүрмээр ажиллаас нь чөлөөлөх хүртэл ийм цахилгаан арга хэмжээ авч байхаар ийм зохицуултыг хийж байгаа. За тэгээд журмаар бидний хувьд үндсэндээ 6 сарын хугацаанд явж үзье, мэдээлэлтэй хамтарч ажиллая гэдэг ийм сэдэлтэйгээр засгийн газар эхлээд журамд өөрчлөлт оруулж байгаа. За шаардлагатай тохиолдолд энэ журам хэрэгжихгүй байх ийм нөхцөл байдал үүсвэл үүнийг хууль болгож их хурал өргөн байхаар засгийн газар өнөөдрийнхөө хуралдаанаар шийдэж байгаамаа гэдгийг та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За удирдал бүхэн тайлагнана гэж байна. Тийм учраас тодорхой албан тушаалтнуудад үүрэг өгөгдөж байгаа гэсэн үг. Тийм ээ. За энийг яг дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэсэн үг. За миний хувьд бас сая Солонгос руу айлчлал хийсэн та бүхэн мэдж байгаа. Тэрэн дээр бид нэр хүний нөөцийн жишээлбэл яамныхны удирдлагуудтай бас эчин сайдын яамны удирдлагуудтай уулзсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ мэдээллийг олж авахын тулд засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Нийт төрийн албан хаагчдаа бас өнөөдрөөс эхлээд анхааралтай байхыг хүсэж байна. Нөгөө талаараа олон нийтийн байгууллага, за нийгмийн сүлжээ, иргэд, сэтгүүлчид, гадаадд амьдарч байгаа монголчууд та бүхэн бас энэ дээр сонор сэрэмжтэй байж ямар нэгэн байдлаар ийм зохисгүй мэдээлэл ирэх юм бол тэр мэдээллийг бид нарт засгийн газар хэрэглэх газарт ирүүлэх зүйтэй. Ингэж хамтдаа шахажиж энэ асуудал дээр цэг тавьж чадах байхаа гэж бодож байна. За түрүү албан яг засгийн газар дурмаг болчих юм. Түрүү нөхцөл бүрийн засгийн газрын гишүүд уулзсан яахтай. Засгийн газрын гишүүд бол шууд журмаар хориглогдчихж байгаа. За төрийн бүх шатны албан тушаалтан гэдэг дотор улс төрийн албан тушаалтан ч гэсэн ёс зүйн хувьд орно. Тийм учраас улсын их хурлын гишүүд энэ асуудал дээр орж ийн гэж бодож болно гэсэн. Нөгөөрлөл их хурлын гишүүдтэй холбоотой асуудал байсан ч гэсэн засгийн газар дээр энэ хүү мэдээлэл авах энэ зүйл дээр ирнэ. За мэдээж их хурлын гишүүдэд шууд хариуцлага тооцох эрхүүл засгийн газрын гишүүдэд байхгүй. Гэхдээ үүнийг засгийн газраас нээлттэйгээр зарлж явах ийм ёс зүйн алхам руу явнаа. Ер нь бол их хурлын гишүүд энэ дээр өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Засгийн газар энэ дээр бас манлайлал үзүүлэх ёстой гэдэг утгаараа энэ алхмыг эхлүүлж байна. За энэ бол нэлээд богшилсан 10 гаруй жилийн асуудал байгаа учраас
мэдээж энэ дээр тодорхой хэмжээний тийм одоо шатлсан арга хэмжээнүүд бол авагдах байхаа гэж бас бодож байна. За цаашдаа бид нар дээр ирж байгаа мэдээлэлээр хар тамхитай холбоотой, биеийн үнэлттэй холбоотой, энэ дээр хуулийн хэлтийн байгууллагуудын бас холбогдох удирдлагууд орж байгаатай холбоотой ийм мэдээлэлүүд бас байгаа. Энэ дээр бас бидний хувьд ажлын хэсэг байгуулад гаргаж ажиллана гэсэн ийм одоо итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байгаа. Ер нь бол Монгол Улсын ерөнхий сайд хоёр зүйлийг зорилго болгосон тийм ээ. Нэг нь эдийн засгийн хөгжилтэй холбоотой, нэг нь бол сахилга одоо хариуцлагатай холбоотой. Тэгэхээр сахилга хариуцлагатай энэ холбоотой асуудлыг баг багаар журмлаад олон нийт иргэний нийгмийн байгууллагууд засгийн газар их хурл гэсэн юм хамтарсан одоо ийм зорилттойгоор хамтарч ажиллаж иж энэ зүйлүүдийг одоо хэвшүүлдэг ийм дэлхийн бас улс орнуудын туршлага байна гэж бас бодож байна. Өмнө нь 2014 тэрбумаар казино зэрэг хаврал нь одоо хүртэл баригдааг байна. Та санаж байгаа одоогийн ерөнхий сайдаас бодлоо шалгагдчихсан шүү дээ. Энэ хууль маань ингэж уулзч өмнө нь хэдэн онд хийжсэн гэдэг байдлаар хариулт ярих юм уу? Яг журам бол ухарж үйлчлэхгүй шүү дээ тийм ээ. Журам бол одоо урагшаа байгаа ирээдүйн харах юм боломжтой. Тэгэхээр бид нар бол одоо өмнөх алдаа сургамжиндаа тулгуурлаад ирээдүйг бид нар өөрөөр төсөөлөх ёстой. Тэгээ энэ журмаа бас бид нар хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Хуулиа бас хамтдаа хэрэгжүүлэх бас ёстой. Энэ дээр бас хэвлэл мэдээллийн та бүхний хамтын ажиллагаа бас туйлаас чухал байгаа. Казино тоглосон юм тоо бүтгэл байна. Төрийн албан агч нь харааж хийж байгаа яг ийм тоо бүтгэл байна гэсэн тодорхой тоонуудыг бид нэг улирлын дараагаас эхлээд хийгээд явчих боломжтой байна. Нэг реалинто Монголоос хичээн гэдэг асуудлыг ярьсан. Тэр гараа яваад хин дагтай. Тэр реалинто гараа ихтэй Монгол дахиад хамаахан хөрөнгө оруулах гэдэг орж ирсэн. За энэ бол хэлц асуудалтай ч юм уу миний мэдээлэлтэй холбоогүй асуудал байна. Зүгээр сэтгүүлчд хэрвээ та бүхэн шаардлагатай гэж үзвэл тийм ээ. Яг урд нь тэр нөгөө бичлэгтэй холбоотой асуудлаар ч юм уу би та бүхэнд амлаж байсан шүү дээ. Яг дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн хаалттайгаар сонсож болно гэдэг. Тийм учраас сэтгүүлчд хэрвээ мэдээлэл гаргах юм бол яг оюутлоготой холбоотой бусад асуудал дээр та бүхэн эхлээд тийм дэлгэрэнгүй мэдээлэл хамгийн одоо мэдээлэлтэй хүнээс нь авч хамтран ажиллах боломжтой. За арбитрийн шүттэй холбоотойгоор 117 сая доллар 5 онд төлөвлөсөн асуудал эдгээр бүтүүлжнэ гэсэн шаардлага үүсэн. Энэ үнэ юм уу? Тэр үнэ бол одоо хэлцээний ширээ сууй гэж 49 болон санал тавьсан. Юу хэлцээний ширээ сууй боломж байгаа нь урд нь бас хэлцээний ширээ суусан гэж яригдаад байсан шүү. Тийм зүйл болсон юм. за сүүлийн асуулт гэж одоо тарилж байгаа. Дотор хурал явж байгаа учраас. За Эрдэнэттэй холбоотой асуудал дээр ерхий сайдад Бодлоо хөгжлийн банкнаас санал ирсэн. За засгийн газар ерөөхдөө эхлээд эрүүгийн одоо процесстэй холбоотой энэ асуудлыг мухарлж иж хэлтлийн ширээний ард суухан зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл үнэхээр Бодлоо хөгжлийн банкнаас ямар санхүүгийн их усээр гарсан, аль нь төрөөс Монгол банкнаас хөгжлийн банкнаас гарсан бэ гэдэг энэ асуудал яригдаад явж байгаа. Тэгэхээр энэ мөнгөн дүн тодорхой одоо болох асуудал бол эрүүгийн цагдаагийн газар хийгээд явж байгаа гэж та бүхэн ойлгож болно. Банктай холбоотой байгаа, гүйлгээтэй холбоотой байгаа, зарим нотлох баримттай холбоотой байгаа асуудалд өнөөдрийг хүртэл нийслэлийн прокурор ямар нэгэн байдлаар одоо шалгах юм эрхийг өгөхгүй байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал сайжрах байх гэж бодож байгаа. Тэгээ үнэн мөн бас тогтоогдох байх. За нөгөө талаар хөгжлийн банк руу шалгалт орсон байгаа. Хөгжлийн банкны шалгалтын үр дүнг 4 сарын 18-19-нд бас олон нийтэд мэдээлэл болон засгийн газрын хурлаар танилцуулаад за тэрэн дээр хөгжлийн банктай холбоотой их үүсвэрийн асуудлууд шалгагдж байгаа. За тэр байтугай бүр төлөөлөл удирдах зөвлөлтөнд төлөөлөө одоо оруулсан чинь юм асуудлууд бас гарч ирж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэр үед би та бүхэнд илүү тийм бичиг цаастайгаар энийг гараад танилцуулга явуулчих болох бах. За стандарт банктай холбоотой асуудал дээр засгийн газар ажиллаж байна. За энэ бол бас яригдсан асуудал. Нэг өөрөлдөл 115 сая долларыг төлөхтэй холбоотой ийм бичиг Монгол Улсын засгийн газарт ирсэн нь бол үнэн. За хувийг пүрэв төвшин гэсэн ийм бичиг ирсэн. За одоогийн байдлаар энэ бичиг хуурамч бичгүй яг стандарт банкны бичгүй гэдэг дээр бидний хувьд бас холбогдох байгууллагуудад өгөөд бас хамтарч ажиллаж байгаа. За энэ дээр бол засгийн газар одоо хүч чармаалт гаргаж ажиллаж байна. За тэр арбитрийн шүүхтэр ч гэсэн одоо тийм ээ зохион байгуулалттайгаар ялагдсан юм нөхцөл байдал үүссэн байж магадгүй байна гэдэг ийм нөхцөл байдлыг би өмнө мэдээлжсэн. За энэ асуудал дээр ч гэсэн бидний хувьд бол одоо холбогдох арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байгаа. Тэгээд удахгүй энэ талаар Монгол Улсын шадар сайд мэдээлэл хийх болно. Баярлалаа.